За самбайцны сонсогчдоо орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Наги Басан Токиотоос нэгийг мэдчилж байна. За ингээд бид манай подкастын 36 дахь дугаар бэлэн болоод байна. Энэ дугаараар бид хоёр та бүхэндээ урд өмнө нь ерөөсөө уншиж байгаагүй нэгэн тийм гайхалтай бүтээлэг те уншиж байгаагүй тийм жанрын ч юм уу гайхалтай бүтээлэг бэлэн болгоод байна. Viktor Frankl-ийн бичсэн Man's Search for Meaning of Life буюу амьдралын утга учирын эрэлт гэсэн гайхалтай бүтээлэг бэлэн болгоод байна тий. За зүгээр зохиол тий. Энэ бол зүгээр кино. Бидний үзчихсэн еврейчүүдийн шоронд байдаг ямар хэцүү хүнд амьдралаар хэдэн жилиг барсан талаар тий олон эмгэнэлтэй кинонууд байдаг. Яг үзсэн тулсан амьдралаа энэ хүн маань ингээд номоор бичсэн байгаа. Үнэхээр уншаад явж байгаа ч хүнд ном. Тэгэхээр энэ бүтээлийн дараа бид нэр бас амьдралын утга учир гэж үнэхээр юу байдгийг те тэрний талаар бас нэг өөр өнцгөөс харах болов бас нэг ойлголтыг авах болов гэж бодож байна. Энэ ном маань бас философийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд бол үнэхээр классик буюу те хамгийн сонгодог бүтээлийн нэгт яхаарахгүй тооцогддог ном байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн олныг нуршилгүй хамгийн эхлээд та бүхэндээ зохиолч байгаа талаар жоохон танилцуулах хэрэгтэй байх те. Viktor Frankl гэдэг хүн маань 1905 онд төрсэн, 1997 онд нас орсон гэдэг чинь 92 насыг зоогсон буур ах нэ. Тэгэхээр мань хүн өөрөө дэлхийн 2 дугаар дайны үед нацистийн үед те тэр concentration camp буюу тэр хорих лагерт те нацистийн хорих лагерт өөрөө ороод тэ 3 жилиг өнгөрөөж биеэрээ туулаад тэгээд энэ номыг бичсэн байгаа юм л та. Тэгэхээр мань хүн ер нь урд нь бол мэдээж еврей хүн те философи тэгээд сэтгэл зүйн шинжлэх ухаанд өөрөө нэлээд сонирхолтой тэгээд тэр дундаас логотерапи буюу те утга учир дээр тулгуурласан тийм сэтгэл зүйн хичээл гэх юм уу да одоо хугтгууныг өөрөө гаргаж ирээ тэр талаараа бичиж байсан. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед бол еврейчүүдийн эмгэлэгт сэтгэл зүйн шинжлэх ухаан сэтгэл зүйн тэнхимд нь бол ажилладаг байсан. Тэгж байгаад 1942 онд харамсалтай нь гэр бүлийнхээ хамт баригдаад тэр үед чинь яг дэлхийн 2 дугаар дайны эд явж байсан үе те нацистуудад баригдаад тийм хорих лагер руу явсан байгаа. Тэгээд тухайн үедээ бол мэргүн чинь Австри улсад байсан л та. Австрийн Вена хотдох Америкийн консул Америк руу цагаачлах виз өгсөн боловч те өөрийнхөө бас өндөр настай эцэг гэхээ бодоод гэрүүлээ бодоод тэднийг орхиж явж чадлахгүй тэр визээ бол хоошлуулад би хүсэн ч сэгсэн ч те бас гэрийнхэнтэйгээ хамт байна гэд үлдсэн байгаа юм л та. Тэгээд мэдээж 3 жил тэр хорих лагерт амьдраад тэгж явахдаа бол олон зүйлийг мэдээж туулсан байгаа. Тэр туулсан бүх үнэхээр аимшигтай тэр үзэгдлүүдийг бол бит хоёр ингээд цаашаа дэлгэрүүлээ ярих болно. Тэгэхээр тэр нь юу байсан те ямар хэцүү амьдрал ямар хэцүү ямар их зовлонг тэр 3 жилийн хугацаанд туулахтаа те туулж гарч ийн. Гэтэл тэгээд 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дуусаад гараад ирсэн боловч өөрийнх нь жирэмсэн ихнэр нь те бас нэг эмэгтэйчүүдийн хорих ялд байсан. Тэр үедээ үлсгэлэнгөөс болоод өвчнөөс болоод нас барцсан байсан. Тэгээ гараад ирсэн чинь мэдээж эцэг их нь байхгүй, ах нь нас барцсан. Тэрөөсөө гэр бүлийнхэн өөрийнх нь ойр дотны бүх хүмүүс одоо хорвоогоос хэлсэн байсан. Дайнаас болоод тэгээ дэндүү тийм хитрхи хүнд хэцүү тэр хорих ялнаас одоо хорих лагерт байснаас болоод тий. Тэгээд гарч ирэнгуудаа тэгээд 1946 онд анх одоо бичих гэж байсан тий. Тэгээд тэр мөн хоригдож явах үедээ ч гэсэн тэр толгоондоо боловсруулж исэн бүх зүйлийг ингээд бодож жагаад энэ амьдралын утга учирын эрэлт гэх юм их гайхалтай бүтээл болгож 9 хоногийн дотор ном болгон гаргасан байдаг. Тэгэхээр 9 хоногийн дотор энэ номыг бичнэ гэдэг чинь тэр хүний толгой дотор үг хэсэг нь ингээд бүгдээрээ тэр одоо бүх чаптераараа тий багтцсан байна гэсэн үг л дээ тий. Тэгээд мань хүн ер нь гарч ирснээсээ хойш бол те сэтгэл зүй философийн
багшаараа үлдээд багшлаад ер нь цаашаа ондоо ус руу яваагүй л дээ. Тэгэхээр ер нь Австридаа үлдсэн. Хичнээн Австри нь одоо тэр бүх муухай зүйл болсон те. Тэр одоо хар дарсан зүгдийг одоо байлга одоо эд болсон газар нь боловч те. Тэрнээсээ хойш минь хүн 30 гаруй номыг бичээд Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, Питтсбургийн их сургуульд багшилж исэн. Тэгээ 30 гаруй ном нь бас олон хил дээр хэвлэгдэн гарсан тий. Тэгээд өөрийнхөө тэр сэтгэл зүйн шинжлэх ухаандаа бас шинэ концептыг бий болгон үүсгэн гаргаж тий. Өөрийн бас орон зайтай өөрийнхөө бас бүтээлэг тий үлдээсэн хүн байгаа. Тэгээд дэлхийд даяар бол 29 дэлхийн их сургуулиас honorary degree гэж ярьдаг да. Тийм хүндэт докторийн зэрэг хүртсэн ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний түүхийг бол сайн ойлгож иж энэ ном яг цаанаасаа яг өнгөтөр илүү харагдаж байгаа юм л та. Тэгэхээр ямар их түүхэн гэж ямар түүхээр яваад энэ номыг яг тэр 3 жилийн тэр concentration camp буюу хорих лагерт өнгөрүүлсэн амьдрал дээрээ үндэслээ биччихв те. Тэгэхээр энэ дээр ямар ном болсон талаар дэгийг бас тавхын тарай жоохон ингэ товчхон бас битээр илрүүлэнгүү орохоос өмнө ярих болов те. За тэгээд энэ номны минь онцлог нь гэдэг юм бол зөвхөн одоо нөгөө нэг хорих лагерын ямар аимшигтай амьдралтай байсан талаар одоо дүрсэлж харуулаа зогсохгүй яг тэр хорих лагер зовлон үзээд байж байгаа хүний сэтгэл зүйд юу болж байсан, юу бодогдож байсан, ямар одоо сэтгэлийн хөшөөрөг хүчээр тэр их зовлон бэрхшээлийг давж туусан талаар яг тэр хүний дотроос нь гэж харуулад бичсэн нэрээ маш онцлогтой. Тэгээд энэ ном маань ерөнхийдөө 46 онд гарснаас хойш нийтдээ 12 сая хувь борлогдож тэ. Тэгээд 20 гаруй хэл дээр орчуулагдсан юм алдартай ном байгаа. Тэгээд Америкчууд энэ тийм байнга одоо хүмүүсийн одоо ялангуяа сэтгэл зүйн оюутнуудын дунд бол гарын авлага сонгодог бүтээл гэж нэрлэгдэж уншигдэж ирсэн. Одоо ч гэсэн одоо зохиолч маань нас ороод 40 жил болж байгаа ч гэсэн ерөөсөө үн цэнэ алдаагүй явж байгаа юм ном байгаа. Тийм одоо Америкчуудын дунд хамгийн их амьдралд нь өөрчлөлт оруулсан 10 номны жагсаалтанд ордог юм байгаа. Тийм одоо классик ном гэж хэлж болно. За тэгээд энэ ном яагаад ийм алдартай болсон бэ гэдэг шалтгааны талаар жоохон яриа гэж бодож байна л доо. Энэ ном маань яагаад одоо ингэж хүмүүсийн одоо сэтгэл төрж амьдралыг нь өөрчилж чадсан бэ гэдэг тэнгүүд хамгийн гол нь хүний амьдрал утга учир байх хэрэгтэй. Тэр нь одоо маш чухал. Тэр утга учир байснаар тухайн хүн маш хүн хэцүү тийм зовлон бэрхшээл жишээлбэл зохиолчийн хувьд гэх юм бол тийм дайны үеийн хорих лагерт байх үедээ ч гэсэн тэр хүн хэцүү байдлыг одоо даван туулахад нь амьдралын утга учиртай байх гэдэг зүйл маань маш их одоо тусдын болсон талаар бодит зүйлээр тулгуурлан гэж харуулж чадсанаар онцлог байгаа юм. За тэгээд амьдралын одоо хүн өөртөө те амьдралдаа утга учиртай байна гэдэг маань угаасаа одоо та бидний одоо ингэ бодоод үзэх юм бол угаасаа ойлгомжтой юм санагдчих магадгүй л те угаасаа л утга учиртай байхгүй бол амьдрал ямар ч амьдрах шаардлага байхгүй үстэй гэж те. Тэгээд яг тоо баримт дээр хараад үзэх юм бол ч гэсэн үнэхээр тийм байт юм байна. Францчууд жишээлбэл ямар нэгэн амьдралын утга учир байхгүй бол амьдрах шаардлагагүй гэж нийт хүн амынх нь 89% нь бодд юм байна. Та нар ч гэсэн ингэ бодоод үзэх юм бол яг одоо өөрөөсөө те би юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Би одоо миний амьдрах утга учир юу юм бэ гэж өмнө нь асууж исэн хүн цөөнгүй байгаа гэж бодож байна. Асуугаагүй хүн асууж исэн. Байнга асуудаг. Байнга асуудаг ч хүмүүс зөндөө байгаа гэж бодож байна. За тэгээд тийм одоо чухал асуултанд хариулсан ном болохоор тэгээд ялангуяа ийм сэтгэл зүйн одоо гүн ухааны талаар асар өргөн мэдлэгтэй ийм хүн энэ чухал асуултанд хариулж ийм номыг гаргасан байгаа болохоор одоо ингэж маш одоо олон хүний гар дамжиж уншигдсан ийм алдартай ном болсон байгаа юм аа. За тэгээд одоо орчин үед те ялангуяа
яагаад энэ үнцнийг алдахгүй байгаа юм бэ гэдэг бас нэг асуулт байна л да. Ялангуяа одоо орчин үеийн нийгэмд те бүх зүйл чөлөөтэй болж ин шашин харьцангуй те хязгаарлагдмал биш. Хүн ямар шашин шүтэх, ямар үзэл бодол дээр тулгуурж үнцнийг тодорхойлох, одоо үзэл баримтлаа тодорхойлох гэдэг зүйл маань маш тэр хүнд л нээлттэй болсон байгаа. Тийм одоо нөхцөл байдалд хүн юуны төлөө амьдрах хэвээр бай, амьдралын минь утга учир юу юм бэ гэдэг талаар тэрийг тодорхойлоход одоо улам хэцүү болоод байгаа юм байна л да. Хитрхи их хэрэгчлөө, хитрхи их сонголт байгаа болохоор Европын оюутнуудын залууд хүмүүсийн нийт 25% нь би амьдралынхаа утга учирыг мэдгүй, юуны төлөө амьдарч байгааг мэдгүй байна гэж хариулсан байна тийм ээ. Харин энэ тов Америкчүүдийн хувьд хараад үзэх юм бол бүр өндөр, бүр 60% нь би юуны төлөө амьдраад байгаагаа мэдгүй байна. Амьдрал утга учиргүй санагдчихээн гэж хариулсан мэт юм байна. Гин чин дэ юу гэсэн үг вэ гэхээр амьдрал хий хоосон утга учиргүй санагдчихээн тий. Сэтгэлийн дарамтанд орно, арх согтууруулах ундаа ч юм уу эсвэл харт амхинд орох ч юм уу тий. Гэх мэтчил нийгмийн маш том хүнд асуудлууд үнээс урган гарч байгаа гэсэн үг юм байна л да. За тэгээд амьдралын утга учиртай хүн болохоор альва зүйлийг эсэргээрээ маш өөр өнцгөр харж чаддığım байна. Утга учиртай одоо амьдрал юуны төлөө амьдарч байгаа мэддэг хүн байх юм бол альва зовлон бэрхшээл учирсан ч гэсэн тэрийг те тэрнээс суралцах боломжийг хайгаад те тэр зовлон бэрхшээлийг илүү сэтгэлийн хаттай би нэг ингээд хийж байгаа болохоор ийм юм зорж байгаа болохоор надад ийм бэрхшээл тулгарч байна, ийм асуудал тулгарч байна. Би давж гарснаар надад ийм одоо аз жаргал хүлээж байна те. Тэр аз жаргалаа ингээд гартаа оруулж авсан үедээ ч гэсэн үнэхээр сэтгэл ханамжтай тэрнээсээ таашаал авч чаддаг, тэрнээсээ баяр багтлыг мэдэрч чаддаг. Тийм байт юм байна. Тэгээ эсэргээрээ одоо амьдралын хоосон гэж бодож байгаа хүмүүс л мэдээж хэрэг зовлон бэрхшээл гарч ирсэн тохиолдолд улмал одоо уйтгар гунигт автан улмал сэтгэлийн дарамтанд орно гэх мэтчлэн жаргалтай байх үедээ тэрийгээ ч гэсэн хангалттайгаар мэдэрч чадахгүй гэсэн тиймэрхүү одоо үр дүнгууд гардыг байна. Тэгэхээр одоо амьдралын утга учиртай байна гэдэг нь маш чухал зүйл. Тэгээд манай зохиолч энэ номоор дамжуулаад ямар ч хүнд хэцүү нөхцөл байсан гэсэн хүний амьдрал утга учир байдаг юм шүү гэдгийг одоо маш одоо яруудаар боддоор ингэж төрсөлж харуулсан байгаа. Тэгэхээр дэгийн амьдралын утга учир гэдээ ярьлаа те. Тэгэхээр ямар ч байсан гэхдээ энэ хүн яг тэр нацистийн хорих лагерт яг ямар амьдралаар амьдэрсэн бэ те. Тэгэхээр зарим сонсогчд маань нацистийн тэр хорих лагертаа кинонод үзсэн баг те. Зарим нь яг сайн мэдэхгүй байж магадгүй юм л да. Гэтэ тэрийг ингээд богинохон ингээд тайлбарлахад нацистийн тэр хорих лагер бол ерөнхийдөө еврей хүмүүсийг те еврей учраас л аваачиж хориод те нацистууд. Тэгээд ерөөсөө магадгүй хүн төрлөختний түүхэнд хамгийн тийм аимшигтай те тийм шудраг бус тийм хорих лагер байсан гэдэгт бараг түүх өөрөө гэрчлэн те. Тэгэхээр энэ лагерт ер нь тэр хүмүүсийг маш хүнд ажил хийлгэж, маш хүнд нөхцөлд малаас дор үзэж те амтнаас дор үзэж тэгээд ерөнхийдөө олоноор нь ингэж тийм маш том зуух руу аваачиж шатааж алдаг байсан. Тэгэхээр хүний бүр санаанд багтамгуудын зүйл гэсэн үг л дээ. Тим лагер хорих лагер байсан те. Тэгэхээр энэ лагер дунд мань ер нь энэ хүний энэ одоо номноос ойлгож байгаа зүйл нь юу гэхээр хүн гэдэг чинь тэр мэдээж тэнд хангалттай хоол хүнс байгаагүй тэрнээсээ болоод турж ядарч эцэж туйлдаа хүрч исэн. Гэхдээ хүн тэгж одоо хоолноос болоод ч юм уу тий туйлдаа хүртэл ядарснаасаа болж үтгэхгүй маа. Хүн хамгийн гол нь өөртөө байгаа тэр сэтгэлд байгаа итгэл найдвараа алдаж тий юуны төлөө амьдарч байгаа билээ гэдэг тэр зүйлийг алдснаасаа болж хүн хорвоогоос хэлдэг юм байна л та. Тэгэхээр энийг бол энэ хүн өөрийнхөө амьдралаараа туулаад тэгээ ялангуяа тийм философч сэтгэл зүйчийн хувьд тий бас яг тэр өнцгөөс харж чадсанараа энэ хүн яг энэ номыг бичих гол үндэс нь болсон байгаа юм л та. Тэгэхээр өөрөө тийм философи сэтгэл зүйч хүн байжгаад яг тэр түүхийг тэр хорих лагер дотор 3 жил амьдрахаар чинь яг тэр сэтгэл зүйн талаас хараад байна л та. Яг тэгж чадсанараа энэ хүн яг хүмүүст хүрсэн яг учир нь юу байсан, яаж амьд гарсан яг тэрийг харуулж чадаж яг тэрийг ингээ бас сэтгэл зүйн талаасаа тий айгуу сайн тайлбарлаж өгсөн байгаа юм л та. Тэгээ номны маань одоо тайтл те нэр ч гэсэн дахин хэвлэгдэх болгондоо ингэ өөрчлөгдөж явжсэн. Хамгийн ихнийх нь хэвлэгдсэн хувилбарынх нь нэр нь яг те сэтгэл зүйчийн
хорих лагерт өнгөрөөсөн амьдрал гэсэн нэртэй байсан байгаа. Тэгэхээр сэтгэл зүйч хүн хорих лагерт ингэж юу ажигласан талаарх гэдэг нь маш одоо тийм үнэтэй сургамж гэх юм уу те мэдлэг болоод явчихж байгаа юм л та. Тэр хорих амьдралд нь яг юу хорих лагерын амьдрал нь яг юу байваа? Кино энэ л тэгээд хэцүү зүйл рүү орлоо. Тийм. Тэгээд уншиж байгаа хавцтай ч гэсэн мэдээжтээс аягүй хүнд байсан те. Хүнд ном байсан. За тэгээд ер нь номны маань эхний хоёр хэсгээс бүрж байгаа. Эхнийх маань одоо нэг том хэсэг нь болохоор энэ хорих лагерт юу басан талаар гардаг байгаа. За тэгээд 2 дугаар дайны энэ хорих лагераас ерөнхийдөө 27 хүн тутмын нэг л бицэж ирдэг байсан юм л да. Яг тоогоор хэлбэл 3.7% л бицэж ирдэг гэсэн гэсэн. За тэгээд энэ 3.7%-ийнх нь ихэнх хүмүүс нь ерөнхийдөө ингээд хүнээ байцсан тий амьд гарч ирэхийн тулд юу эсэг хийсэн тийм одоо хүний доторх мөн чанар алдагдсан тийм хүмүүс хөвчлэн байсан юм байна. Тэгэхээр одоо манай энэ зохиолч яг өөрийгөө байгаа чихээр ингэж авч гарч одоо тэсэж үлдсэн хүмүүс бол өдрийн очиг хоовор исэн гэсэн үг ээ. За тэгээд шоронгийн амьдралын талаар жоохон ярих болохгүй. Шоронгийн одоо амьдралд те одоо эхнээс нь дуустал гарах хүртэл ерөөхдөө нэг одоо хоригдлын сэтгэл зүйн 3 янзын төвшин байсан юм л да. Үе шат. Эхнийх нь үе шат нь болохоор шоронд орчоод тэгээ шоконд орсон тийм хэд өдөр байсан. Тэгээ тэрний дараа нь болохоор хувь зайтайгаа эвлэрсэн. Бүр ингээд юу ч мэдрэхээ болцсон тий. Тэр харгислал байж бошгүй тэр зүйлсүүдийг ингээд ерөөсөө ингээд тотгошоогоо нэвтрүүлж чадхаа болцсон. Хариу үйлдэл хийж чадахгүй болцсон тийм одоо хэдэн жил байгаа юм. Тэгснээ хамгийн сүүлд нь шоронгоос гарсан тийм 3 дахь үе гэсэн. Тийм 3 шат үе. За тэгээд эхний үе шат нь юу тохиолдсон бэ гэж манай зохиолч одоо 42 онд те ачигдаад явж байгаа үедээ юу бодогдсон бэ гэхээр за нэг тийм албатан ажилуулах үйлдвэр ч юм уу те тийм одоо тийм ажлын цэврүүл ачигдж байгаа байх гэж бодож байсан байл та. Нийтдээ тэр богоо 1500 хүн байсан байна. Тэгээд ингээд явж байгаад хэдэн өдөр шин явж байгаад ирсэн чинь нөгөөх нь алдартай еврейчүүдийг ингэж хомроглон шатаадаг Аушвиц гэдэг нэртэй тий шорон байсан, хорих лагер байсан. Энийний талаар хүмүүс бол аль эрт сонссон байсан болохоор шууд энд ирсэн гэдгээс олоод сэтгэлийн харамтанд орсон. За тэгээд энэ 1500 хүн эренгүүт нь шууд тэг хорих лагер минь багтаамж нь бас байгаа болохоор тий 200% хүнийг авч үлдээд ихэвчлэн одоо хүүхэд эмэгтэйчүүдийг шууд бүгдийг шатаах зуух руугаа явуулсан байгаа. Тэгээ 200 хүн үлдсэн нь болохоор бүгдээрээ дандаа бэр чадaltaй тий ажил хийх боломжтой тийм хүмүүс үлдсэн байгаа. За тэгээд энэ хүмүүс бол эхэндээ бол ингээд амьд гарсан гэж жоохон баярсан тий. Гэхдээ хэсэг хугацааны дараа бол шарх зуух руу явж байх юм яав та гэж бодогдсон байгаа. Яагаад гэсэн бэ гэхээр тий нэгдүгээрт одоо маш тийм үнэхээр тийм харгас байдал байсан. Одоо нацистууд тий маш тийм байн гашгч гэдэг одоо нэг л нүдэнд нь таалагдахгүй юм хүн гараад ирэх юм бол үйлдэлтэй хүн гараад ирэх юм бол шууд тэр хоригдлоор очиод цамцан дээр байгаа 20 дугаарын нэр зэрэг байхгүй зүгээр 20 дугаарыг уншихад л тэр хүн зүгээр цааз яал. За тэгээд өдөртөө нэг зүсэм талах хэдэн усан шүлүүн тий хитгэн ширхэг вандуутай усан шүлүүн. Тэгээд ийм хоол хүнсээр тэр одоо хүмүүс маань шөнийн нэг 2-3 цагт босоод тий ажил хийдэг байсан байна. Тэр ажил нь болохоор маш хүнд тийм газар шоорны ажил. Хорих лагераасаа гараад одоо хэдэн 10 км ингээд цаг агаар ямарч байсан одоо цасан шуурга, бороо ихэвчлэн хүйтэн байсан гэж байгаа юм л да. Өвлийн хүйтэн бол хамгийн хэцүү байсан. Тэр үед нь ямар ч нөхцөл байдал гэсэн нэг тааран ганц давхар шоронгийнхоо хувцастай. Тэгээд багцсан, томцсон ямар ч хамаагүй тэр хамгийн муу гутлууд л үлдсэн байгаа. Тэр гутлнуудыг ингээд өмсөд тэгээд ажиллах тэр хэдэн километрийн ажиллах цэг рүүгээ явдаг байсан байгаа. Цаг агаар ямар байхаас үл хамааран үчийн бүрийн болтол ажилттай. Ажиллаад буцаж ирээд хамаагүй шээс бас нэрцэн тийм одоо шоронгийнхоо өрөөнд ороод тэгээд дээшээ чарч нуруугаар одоо унтах боломж байхгүй дандаа ингэж хоёр хажуу талаараа л унтах цай байгаа. Тийм нөхцөлд одоо унтдаг тийм байсан байгаа юм. Тэгээд түрүүний хэлсэнчлээ одоо нэг л одоо шоронгийн харуулын дургу хүрэх юм бол тэгээд ер нь шатаах цэф рүү явдаг тийм. Тэгээд ер нь ингээд үхэл бол зүгээр л байнга одоо нэг алхмын цаана
цаг тутам өдөр болгон цаг минут тутам би хизээ өгөх бол тэр үхэлтэйгээ тийм тэмцэн байдалтайгаар тэгж амьдардаг байсан байна л да. Тэгээд энэ үед нь манай зохиолчийн өмнө хэдэн 7 хоногийн өмнө ирсэн нэг таньдаг хүн нэрээ зөвлөгөө өгсөн байна л да. Чи ямар ч нөхцөлд байсан гэсэн сахлаа усах хэрэгтэй. Сахлаа усаад тэг яаж ч ядарч исэн гэсэн цоглог алхах хэрэгтэй ажил руугаа. Тэгэх юм бол чамайг энэ хүн одоо ажил их чадвартай байна гэд шатаах зур руу явуулахгүй. Тэгэхгүй бол одоо байнга л шинэ хүмүүс ирж идэг, шинэ сэлгээ ирнэ. Тэгэл чи бол эцэж турна ядарна тэнгүүд тэр ядарсан өвчтэй ажил хийх чадваргүй хүмүүсээс нэхлэл тэр шатаах зур руу явуулдаг болохоор чи ямар ч нөхцөл байдалд тэгж эрүүл чирэг тийм хүн шиг харагдах нь сахалгүй байх хэрэгтэй. Сахлаа одоо хоолноос илүү чиний сахал байхгүй байх чинь чухал гэж тийм зөвлөгөө өгчихсэн байгаа. За тэгээд ийм нөхцөл байдалд бол амиа хорлохыг хүн болгон боддог байсан. Амиа хорлох бол аюу амархан байсан. Шоронгийн нөгөө нэг цахилгаан одоо гүйдэлтэй тийм хаалган дээр очиод наалтал тэрийг тэрхэд шууд өөхөх боломжтой. Гэхдээ манай одоо сэтгэл зүйч маань бол энийг одоо гадарлаа те надад ийм бодол мэдээж төрн хүн болгон төрн. Тийм болохоор эхнийхээ 7 хоногт л өөртөө тэгж тангараа өргөсөн. Би ямар ч нөхцөл байдал буужхгүй. Яасан ч байсан өөрийнхөө шийдвэрээр амиа орлохгүй гэж тэгэж одоо шийдсэн байгаамаа. За тэгээд хоёр дахь үе шат нь болохоор за тэгээд амьдралтайгаа эвлэрнэ, нөхцөл байдалтай эвлэрнэ, юу ч мэдрэхээ болно. Харгислалыг зүгээр л харсан ч гэсэн нүур буруулахгүй ингээл юу ч мэдрэхгүй хараал гүлийгэл байждаг тийм үе ихэлсэн байгаа. Тэрийг нааг нэг ярихгүй. Тэгэхээр ингээд үнэхээр хүний санаанд дурамгүй зүйл те. Тэгэхээр өдөр болгон цаг болгон тэр шоронгийн харгалзагчид бол тэр еврей хүмүүсийг шоронгийн хориглолтыг зодддог байсан байгаа. Тэгэхээр зодох нь бол зүгээр өдөр тутам тохиолддог жирийн зүйл байсан юм л та. Тэгэхээр тэр зодолтоос сүулдэ бүр ингээд дөжирчсэн нөгөө хүмүүс хамгийн гол нь тэр биеийн зовөр өвдөлт бол тэг яг хүнд ингэж хүнийг зовоодаг шаналаадаг зүйл бол биш. Хамгийн тэр зовоож шаналаадаг хүлд хүрэгдэг зүйл нь болохоор ерөөсөөр тэр хүмүүсийн сэтгэл зүйн одоо дарамт сэтгэл зүйн тэр тамлалт байгаа юм л та. Тэгэхээр тэр сэтгэл зүйн тамлалт нь ерөнхийдөө юунаас гарч ирж байгааг гэхээр мэдээж тийм шудраг бус тэр хүмүүст хандж чинь те. Хөнгөж үсэхгүй мал мэт харьцаж байгаа тэр харьцаа байна. Тэр нь тэр хүмүүст сэтгэл зүйн тэр амар маш том одоо дарамт шахалтыг өгснөө тэрнээс болж тэр хүмүүс одоо амиа орлох ч юм уу те. Одоо итгэл найдвараа горьдлогоо халтдаг юм байна л да. Тэрнээс биш ингээд зодууллаа гэдэг биеийн зодвор тэр хүн ингээд яс арьс болоод ингээд зодоход ингээд тэр хүн ингээд ярьдэн штэ. Зарим үедээ ингээд гутланд нь ингээ хөлн ордгоо. Яагаад гэхээр хөлн ингээ памбач хавтаад тэгээд цус гараад те. Тэгж яхад хүртэл ингээд гутлаа үдэхгүйгээр ингээд өмсөд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр биеийн зовөр бол те дээд зэгтээ тулцсан. Гэхдээ тэр биеийн зовоороос илүү сэтгэлийн зовөр нь л хүнийг ерөөсөө ихтгэл найдварын алтнаас болж одоо амиа алдах ч юм уу те эсвэл хор байгаа сайлхад нь гол үүргийг гүйцэтгэжсэн гэж байгаа. Тэгэхээр тэг бас нэг сонирхолтой зүйл нь тэр за тэг хоригдоо тийм хүнд амьдралд ингээ явж байгаа хүмүүс одоо ирээдүйд тэр ирээдүйд ихтгэл болоход хэцүү вэ штэ. Дайн хизээ дуусахыг мэдхгүй. Тэр хүмүүс 93% шанстай эндээс амьд гарах уугүй юу мэдгүй. Тэгээ гарлаа гэрийнхэн нь байх уугүй юу мэдгүй те. Энэ их одоо зовлон дунд те сэтгэлийн биеийн зовөр дунд тэр хүмүүс одоо мэдээж сэтгэлээд сатааруулж те санаагаа сатааруулж юм бодно одоо тэдний мөрөөдөл ингээд өдөр тутмын мөрөөдөл юу байдаг байсан бэ гэхээр зүгээр энгийн зүйлүүд те тамхи татах юмсан бялуу идэх юмсан сайхан гой хар зүсэм талхуулж идэх юмсан те гой ингээд халуун усанд орох юмсан гэдэг тийм зүгээр энгийн зүйлүүд байсан юм л та. Мэдээж тэгээд яг нэг үлсгэлэнгөөс болоод ингээд зовж байгаа хүмүүс чинь тэгээд тэр хүмүүст хамгийн гол нь хоолол хамгийн түрүүнд бодогддог юм байна л та. Тэр чи одоо ер нь одоо ингээд бүр ингээд энэ бол ингээд тэр хүмүүсийг малаас дор авч үзэж штэ тийм үү. Тэгэхээр бас үнэхээр сэтгэлд хүртэл хүнд тусчлаа юм л та тий. Тэгэл тэдний өдөр тутмын иддэг зүйл нь болохоор түрүүн чи ярьсанчлан тий. Зүгээр нэг ингээд усан шөл тий. Нэг 2 3 хүн ширхэг бандуудаа тэгэл нэг ганц зүсэм талах олдвол олно олдохгүй бол байхгүй тийм байсан байна. Өөртлөө тэгээд байнга ажиллах хэрэгтэй тий. Жохон амарх юм бол харуулна ирээл зоддог.
Тэгэл зодуулж чар чинь биеийн султаа шууд тэгээд султаануудын игнэнд орно гэсэн үг. Яг үнэ тий. Тэгэхээр тэгээд тэр хүмүүсийн бас ингээд хоорондоо бас юу ярилцдаг байсан бэ те? Тэр бас сонирн байх. Тэгэхээр ялангуяа тийм нөгөө улс төр шашны тийм сэдвүүд гарч ирж байгаа юм л та. Тэгэхдээ яг улс төрийн хувьд бол ерөөсөө тэр нь энэ дайнд юу болох уу, дайн хизээ зогсох уу гэдэг ерөөсөө тэрүүн дээр л тэр хүмүүс хоорондоо санаа оноогоо хуваалцдаг те. Яг шашны хувьд болохоор яагаад гэхлээрээ шашин гэхээсээ илүү тэр хүн яаж ингэж өөдрөг үзэлтэй байж те яг энэ хүн донд яаж тэр ихтгэл найдварыг хаанаас олж авах уу те тэрүүнд л одоо гол учир нь тэнд л байгаа юм л да. Тэгэхээр энэ хүн зарим хүмүүс яг уу тэр одоо бурханч байдаг юм уу бурхан залбирснасаа тэрнээсээ тийм одоо аврал эсвэл тэр ихтгэл найдварын тэр одоо харанхуй хонглын байхгүй одоо баг харагдахгүй байгаа тийг гэрлийг байлгаж харах жишээ те. Гэтэ энэ хүн болохоор философч тийм сэтгэл зүйч хүн учраас амьдралын илүү нөгөө утга учир талаасаа тий гаргаж ирээд яг тэр нь энэ хүнийг өөдрөг үзэлтэй байлгаад тий тэгж чадсанараа энэ хүн энэ бүхнийг ингэж давж гарсан байгаа юм л та. За тэгээд ялангуяа тийм нөгөө интеллектуал хүмүүс шүү дээ тий одоо тийм элит одоо ялангуяа тэр илүү боловсралтай тий тэр хүмүүсийн хувьд яг тэр хүмүүсэнд болохоор бусад хүмүүсийг бодвол арай ингээд дээр яг ингээд сүултний түүхийг ингээд аваад үзэхэртэй илүү байсан юм байл да. Тэр нь яагаад гэхээр тэр хүмүүс яг дотроо тэр ихтгэл найдварын галыг яаж бусдыг бодвол илүү цогцлоож асааж чадчихсэн те. Яг тэрүүгээрээ тэр хүмүүсээс амьд гарсан байгаа юм л та. За тэгээд манай зохиолч болохоор юунаас амьд явах утга учраа олж хараад байсан гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй ярих гэж бодож байна те. Эхнийхэн зүйл нь болохоор хамгийн гол нь эхнийхээ талаарх тэр бодол өөрийнх нь хайр байсан байна. Одоо эхнэрээ бодоод тий сайхан дурсамжуудаа бодоод эхнэртэйгээ эхнэрийн даймад байгаа зүгээр байгаа да хэрвээ эндээс гардгийм бол эхнэртэйгээ зөв ингээд ад жаргалтай амьдрах гэсэн тэр бодол нь тэр тээж явсан бодол нь бол хамгийн том төшөг болсон байгаа юм. Тэгээд анзаарсан чинь ингээд бусад хариуцлууд ч гэсэн яг адилхан одоо эхнэрийнхэн талаарх бодол нь аюу тийм нүмер нүүлэг болж байсан талаар анзаарч байгаа юм. Тэнгүүт хайр гэдэг зүйл бол тий тэр хайрлуулж байгаа хүн нь амьд байна уу, үгүй байна уу, хоол байна уу, ойрхон байна уу гэдгээс үл хамааран хүнд аюу их тийм одоо авралын хүчийг хайрладаг тийм зүйл юм байна гэдгийг энэ одоо шоронгийнхоо хэдэн жилд маш сайн одоо гүн гүнзгий ойлгосон. Энэ бол миний одоо амьдралын хамгийн том сургамж одоо олж авсан энэ шоронгийн амьдралаас олж авсан сурсан зүйл нь гэж аюу тэгж ном дээр бичсэн байт юм байна. За тэгээд бас нэг одоо сэтгэлийн дэм болж байсан зүйл нь жоох инээдтэй санаж магадгүй. Энэ болохоор одоо хошигнох чадвар гэсэн юм байна. Одоо ийм амир хүнд хэцүү байдалд одоо юу хошигнох талаар инээд нарийн талаар яриад байгаа юм бэ гэж санагдаж магадгүй те. Гэхдээ энэ ингэж одоо хоригдлууд хоорондоо энэ нөхцөл байдлаа энэ байж болшгүй юм харгислалаа энэ хүний яснаас гадуурх зүйлийг болохоор ингээл зүгээр л ингээл инээд нарийн болгож ярих нь тэдний энэ хүнд хэцүү зовлон багч гэсэн хүмүүлжсэн юм байна л да. Одоо нэг жишээлбэл нэг юм нарийн нь болохоор энэ тэдний шоронгийн одоо жирийн хоригдлуудаас арай нэг өөр ялгаатай бусдыгаа дарамтлах үүрэгтэй ажлын хийх үүрэгтэй нэг тийм хитэн атмануудыг ингэж одоо томилсон байдаг юм байна л да. Тэр атманууд болохоор жирийн хоригдлуудаас маш өөр амьдралтай хоолнд унданд аюулгүй байдалд амар санаа зовох шаардлага байхгүй. Тэгтээ зүгээр тийм харгислалыг л одоо явуулах хэрэгтэй. Бусад хоригдлуудын ажлыг хийлгэж зодох, занчих зарим тохиолдолд одоо тэр нацистуудаас илүү харгис байсан байгаа тэр одоо атманууд гэж нэрлэгдэж байгаа хоригдлууд болохоор тий. Тэгээд тэр хоригдлуудынхаа талаар ингэж жирийн хоригдлууд хоорондоо нарийн болгож ярьдаг гэсэн маа. Өө манай энэ атман ч шоронд орохоос өмнө нэг банкны даргал байсан юм байл л шүү дээ. Банкны ерөнхийлөгч байсан юм байл шүү дээ. Тэгсэн чинь одоо хаар тэгсэн. Өө шоронгийн атман болоод зүтэй нэрээ муухай суг твсэн байгаа шүү гээл тий. Тэгэж нарийн байжсэн байгаа тий. Тэгээд гих мэтлэн аягүй тэгж инээд нарийн болгож юм байгаа нөхцлөө ингэж хөнгөвчилж байсан юм байна л да. Сэтгэлийнхэн тэр зовлон зүтмэрийг. За тэгээд дээрэс нь бас одоо манай зохиолчийн хувьд болохоор ирээдүйн төлөв талаарх
гэгээлэг тийм төсөөллнөөс аягийг өөрийг нь аварчсан. Жишээлбэл энэ шоронгийн хэдэн жилийн амьдралаа одоо ирээдүйд олон хүнтэй хуваалцаад номоор ч юм уу лекцээр ч юм уу хуваалцаад тий олон хүнд амьдралын утга учираа олоход нь тусландаа гэж бодож байсан. Тэр одоо хүсэл эрмэлзэл мөрөөдөл нь энэ үнийг одоогийн яг одоо болоод байгаа энэ зовлон зүтгүүр чинь одоо өнгөрсөн явдал гэдэг байдлаар одоо өөрт нь ингэ санагдаад тий болоод өнгөрсөн явдал юм шиг санагдангууд зовлон зүтгүүр нь арай багасч байсан юм байна. Гэсэн нэг иймэрхүү арга техникүүдийг хэрэгжилж манай хүн одоо шоронгийн нөхцөл байдал тест гарсан байгаа юм л да. Тэгэхээр одоо энэ хүний хувьд тэгэхээр амьдрах утга учир нь те нэгдүгээрт эхнэр нь байсан байгаа, хайр байсан байгаа юм те. Эхнэрийнхээ төлөө амьд гарах байсан гэсэн тэр нэг утга учир. Нөгөөх нь болохоор энэ олж авсан те туршлага мэдлэгээ олон хүн хуваалцаж олон хүн тус болох юм гэдэг тэр ажиллаараа дамжуулаад юм бүтээх хийсэн гэдэг тэр нэг бас нэг одоо мөрөөдөл тэр нь болохоор бас нэг энэ шоронгийн амьдралыг туулж гарах амьдралынхан нөгөө нэг утга учир болоо авсан байгаамаа. За тэгээд мань хүн ингээд 3 жилийнхаа тэр хоригдож явах хугацаанд ингээд бас зарим сонсогч нар бодож иж магадгүй ингээд оргоо гарчиж болтго юм уу те. Тэгэхэд тийм оргох боломжууд бас хид гарч исэн байгаа. Тэгээд 3 жилийнхаа ингээд төгсгөл хавцаа мань хүнд тийм яг оргож ингээд болох юм шиг тийм шанс гарч ирсэн байгаа юм л та. Тэгээд яг оргох болсон чинь яг үндэ өөрөө тэр хүн явж чадаагүй, явах тийм зүрх нь одоо хүрээгүй. Яагаад тэгэхээр өөрөө бас тэр шоронд хоригдож байхдаа бас ингээд туслах эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэсэн байгаа юм тий. Тэгээд хүмүүст им өгөх ч юм уу тэр тэгээд өөрөө болохоор тэгээд бас эмч байсан болохоор эмнэлэгт тий неврологийн хэлтийнхмийнхаа бас толгойлогч байсан шүү дээ. Толгойлогч дархан тий. Тэгээд оргох нь тийм одоо өөрт нь тий тэр хүсэж байгаа эрхчлөлийг авчирч болох байсан боловч тий тэр хүн үнэхээр өвчтөө тийм өөрөөс нь бас ингээд хамааралтай тэр хүмүүсийг орхиод явах тийм зүрх нь хүрээгүй юм л та. Тэгэхээр тэр за орхоо боллоо гэд бодоод одоо шийдэн гут нь яг тэр хүнд ингээд бүх юм ингээд яах гэд нэг одоо сэтгэл нь амарсан байх юм л та. Тэгэхээр энэ хүн өөрөө хүмүүст зөвхөн өөрөө оргож өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцэх биш. Хүмүүст хичнээн тийм асар хүнд нөхцөл байгаа ч гэсэн бусад хүмүүст туслах нь энэ хүнд өөрөө амьдралын утга учир болж исэн учраас энэ хүн оргохоос өөрөө татгалзаж исэн байх юм л та. Тэгэхээр тийм хүнд нөхцөлд оргохоос татгалзна гэдэг бол асар том сэтгэлийн тэнхээ тий. Асар том бусдын гэсэн тийм сэтгэл зүй энд үнэхээр харагдчихлаа л та. Тэгээд одоо нөгөө эмчин туслах хийж явах үедээс өөрөө өвчтөй байсан тий. Хэрэг туслах хийгээд ажиллах юм бол өвчин болгонд ордох байсан ч гэсэн миний амьдралын утга учир бол хүмүүс туслах гэж өөрөө бодож байсан тий. Утга учиргүй амьдрснаас өөрийнхөө тий одоо зорилгынхоо төлөө тэмцэж байгаа төгсөндөө эргэж юм бодож байсан болохоор тэгж одоо оргоогүй дээрээс нь ингээд өвчтөй байсан ч гэсэн хүмүүс туслаад ажиллаа явуулсан байгаа. Яг үнэ. За тэгээд бас дээрэс нь тэр хорих лагерт байх чинь мэдээж тэр хүнээс авч болох, булааж болох бүгдийг нь автсан байна тэр тий. Тэр хүнд ганцхан зүйл үлдсэн нь болохоор spiritual freedom буюу сэтгэлийн эрх чөлөө гэж байгаа юм л та. Тэгэхээр тухайн хүн одоо тухайн сэтгэл дотроо юу бодож ийн тэр хүн хүснээ бодож болно тий. Яаж ямар өнцгөөс харна, альва зүйлийг харна, зовлон шаналлыг харна тэр хүний өөрийнх нь эрх чөлөө. Тэр хичнээн хүнээс бүх зүйлийг хулгайлж авч болдог боловч энэ сэтгэл зүйн эрх чөлөөг нь авч болдог юм байна л да. Тэр энэ сэтгэл зүйн эрх чөлөө нь буцаад тэр хүнд утга учиртай тий амьдралыг одоо өөртөө бий болгох гээд тэр өнцгөөс харахад тэр нь хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг гэж байгаа. Тэгээд ч хүн ингээд зовлон шаналлаас болоод биеийн өвдөлтөөс болоод зовироос болоод нас ордог биш. Энэ сэтгэл зүйн зовироос болоод ер нь итгэл найдвараа алдаа тэгээд одоо хорвоогоо сэлдэг юм байна л да. Ялангуяа энд тохиолдож ирсэн олон хүн нас оролт нь ерөнхийдөө сэтгэл зүйн одоо даах чадваргүй ч юм уу те сэтгэл зүйн тэр зовлонгоосоо дааж чадлаггүй өнгөрч ирсэн юм байна л та.
За тэгээд ерөнхийдөө тэгээд амьдрал гэдэг чинь яг юу юм те? Энэ хүний хувьд амьдралын тэр гол зорилго утга учир гэдэг маань ерөөсөө аливаа амьдралд тохиолдож байгаа асуудал болгоно. Хүний амьдралд ямар ч тохиолдолд зөндөө олон асуудал за өөрөө тохиолдолд шаналлууд ирнэ. Хүн шаналлаас ангид байна гэж юу баг байдаггүй те. Тэр асуулт одоо тэр проблем болгонд шаардлагатай тэр хариултыг нь олохын тулд өөрөө тэрүнд ухамсартайгаар 100% ухамсартайгаар хариуцлагыг өөртөө үүрч хандах нь амьдралын ерөөсөө гол утга учир гэж байгаа юм л таа. Гол одоо чиг хандлага тий. Тэгэхээр мэдээж тэгж чадсанаар хүн аливаа зүйлд аливаа өөртөө тохиолдсон тэр зовлон шаналлалт ч юм уу асуудлуудад шаардлагатай тэр алхмуудыг авч чадна. Тэгснээрээ тэр хүнд амьдрал нь өөрөө эргээгээд сайхан болно. Аз жаргал нь ирнэ. Тэндээс биш аз жаргалын төлөө ингэж амьдрах биш тийм үү? Тэр яг утга учир амьдралынхаа тэр утга учиртай зүйлийг ингээд хүн олоод авчих юм бол аз жаргал гэдэг чинь тэрийг өөр амьдралаа тэрийгэ дагаад ирдэг зүйл. Тэрнээс биш аз жаргал гэдэг маань тэр хонглын үзүртэх гэрэл биш ээ. Хонглын үзүртэх гэрэл чинь амьдралын тэр утга учир. Амьдралд ямарваа аливаа тохиолдож байгаа тэр асуудал болгонд өөрөө хариуцлагатай хандаж шаардлагатай алхмуудыг авч чадаад тэгэхээр тэр хүнд хийж байгаа зүйл нь утга учиртай болно. Хайрлаж байгаа тэр хайр нь утга учиртай болно. Тэгснээрээ тэр аз жаргал чинь өөрөө тэрийгэ дагаад ирдэг зүйл юм аа гэж хэлж байгаа юм л та. За тэгээд за ингээд хүн ингээд мань хүн дэгийн маань түрүү ингээд 3 үе шат байна гэсэн шүү дээ тий 3 үе шатаар ямар ч юм бид нэг 2 дугаар үе шат ингээд дуусчлаа. За 3 дугаар үе шат маань за шоронгоос гараад минь тэр хүний одоо сэтгэл зүй ямар байх юм бэ? Тэгээ шоронгоос ингээд хүсэн хүлээж тий мөрөөдчөөд ингээд тэр аимшигаас гараад тэр хүн асар их тийм сэтгэл зүйн дарамтанд асар их аимшигыг хар дарсан зүйлийг үзчихлээ. Тэгээд жирийн ингээ ертөнцид гараад ирэхэд тэр хүн жирийн амьдралаар амьдарч чадах уу те. Тэгэхээр тэр маань ингээд 3 дахь үе шат болж байгаа юм л да. Тэгэхээр за ингээд шоронгоос мань хүн ингээд тэгээд 1945 оны төгсгөл дайн дуусаад тэр хүмүүс суллагдаад ингээд гарчээ те. Тэгээд гинэт ингээд тийм аимшигын хар дарсан зүйлээр зүудэлж ирсэн ээ. Жирийн ингээд амьдралд ороод тийм одоо идэх хоол байна те унтах газар байна. Тэг гинэт за би юу илээ одоо юу болчихвоо. Тэг сэтгэл зүйн хувьд бас ингээд эн чинь бас шоконд орж байгаа юм л та тий. 3 жил тэрүүгээр амьдэрсэн байж тээ. Тэр 3 жил бол тэр хүмүүсийн хувьд бол 30 магадгүй тэр 100 жил санагдсан баг тий. Тэгээд эхэлсэн чинь бас тэрүнд олон хүмүүс буцаад ингээд эрдийн нийгэм рүүгээ ингээд орж чадаагүй. Бас сэтгэл зүйн бас дахиад буцаад асар их ингээд дарамтанд эсвэл сэтгэл зүйн амар их зовлонтой бас байсан. Яагаад гэхээр тийм амар зүйлийг ингээд үтцсэн болохоор ч юм уу тий. Гэхдээ яг уу мэдээж энэ тэр хүний туулж өнгөрсөн зүйлээс мэдээж хамгийн тийм crown experience буюу тий хамгийн одоо тийм титэн болсон зүйл нь юу байсан бэ гэхээр мэдээж эрхчлөөг мэдэрч юунаас ч айхгүй тийм мэдрэмжийг төрөх тий. Тэр мэдрэмж нь байсан гэж байгаа юм л та. За тэгэхээр тэр одоо шоронгоос гараад яг юу болсон тэр хүнд одоо сэтгэл зүйд нь юу болох талаар ингээд дараагийнхаа бүлэг дээр илүү ингээд детальчилж ярьсан байгаа тий. Тийшээ хоёлоо оръё. Тэр дараагийн бүлэг маань logotherapy гэсэн бүлэг байгаа тий. Logotherapy гэдэг маань түр 80 юм тайлбарсан. Ерөөдөө одоо сэтгэл зүйн эмчилгээний нэг арга байгаа. Манай зохиолчийн үндэслэн арга гэсэн үг тий. Тэгээд энэ арга маань болохоор альва хүнд амьдралынхаа нутаг учрыг харахад нь туслаад тэгснээрээ зовлон зүтгүүрийг одоо давах туулах тэр эрч хүчийг олгодог тийм одоо эмчилгээний арга байгаа юм л та. Тэгээ энэ 2 дугаар хэсэгтээ номын 2 дугаар хэсэгт ерөнхийдөө логотерапигийн үндсэн ухагтхуунуудыг товчхон байдлаар ингэж тайлбарласан тийм хэсэг байгаа. Жохон гүн ухааны юутай тэг бичлэлттэй тий. Тийм хэсэг байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ дээр болохоор ингэдэм юм л да хүн одоо хүний сэтгэл зүйтэй эрүүл байхын тулд хүн заавал ингээд урдаа нэг тийм одоо өөдөө тэмүүс нэг тийм зоригтой ч юм те би ийм болно ингэн тэгнэ ийм юм
одоо энэ юмны төлөө амьдарч гэсэн нэг тийм одоо тодорхой ойлголт төсөөлтөй байж ч хүний одоо сэтгэл зүй тогтвортой эрүүл байд юм байна л да. За тэгээд тэрийг одоо олж чадахгүй байгаа хүмүүс болохоор өөрийнхөө одоо амьдралын утга учирыг хаяа заримдаа буруугаар ойлгоод байт юм байна. Хүмүүс өөрт нь ингээд амьдралын утга учирыг юу хийхийг нь хэл зааж өгөх ёстой юм шиг тий, эсвэл өөрөө ингээд хүмүүсийг дуурайж хийх ёстой юм шиг хаяа буруугаар ойлгоно. Эсвэл одоо амьдралын утга учир гэдэг маань мөн гэд баялаг цуглуулах ч юм уу, эрх мэдэлтэй болох гэж бас буруугаар ойлгоно. Тийм хүмүүс байт юм байна. Гэхдээ яг эцсийн үр дүндээ эдгээр зүйл нь хүнийг амьдралыг наад жаргалтай болгох ч юм уу, зовлон зүтгүүрийг сэтгэлийн хаттайгаар туулах тэр хүчийг олгодог амьдралын утга учир байж чаддгүй юм байна л та. За тэгээд ийм ингэж хоосон мэдрэмжтэй биш те. Яг одоо амьдралын утга учиртай болохын тулд яах ёстой юм бэ? Амьдралын утга учир гэдэг нь юу юм бэ гэдэг талаар жоохон тайлбарлах болохгүй. За амьдралын утга учир гэдэг маань зохиолч юм тайлбарлаж байгаагаар болохоор хүн болгонд өөр хийж болно, дахин давтагддаг шүү те. Тэгээд хамгийн чухал нь цаг хугацааны ирэх нь өөрчлөгдөж болно. Өдөр болгон өөр амьдралын утга учир байж ч болно те. Тийм байт юм байна. Тэгэхээр хүн одоо тий амьдралын утга учираа олно гэл ингээл айгүй тийм хийсвэрийн бодол би юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Би хин юм бэ гэл айгүй тийм бясалгаа суугаал одоо айгүй том юм бодоолах. Бясалгах ч юм бас тийм ордог л да. Тэгтээ яг тэгээ тэр нь хамгийн гол нь амьдралаар буудаг болохоор яг хэрэг болох зүйл нь ховор идэг аахгүй тий. Тэгээ манай ном зохиолч юм яг үндсэн санаа нь болохоор амьдралын утга учир гэдэг нь тийм хийсвэр том зүйл, философийн ухагтхан байх шаардлагагүй. Хамгийн гол нь таны хүсэж байгаа зүйл те. Таны амьдрал зөвхөн таал хийж чадах тийм бодиттой зүйл авах хэрэгтэй. Юу хийх чинь мэдэгдэх тийм маш тийм actionable зүйл байх хэрэгтэй гэдгийг одоо хэлээд тэгээд ерөнхийдөө тийм байх хэрэгтэй. Тэгээд энийг болохоор нэг тийм шатрын нүүдлээр тайлбарласан байгаа. Шатрын одоо ингээд нүүдэл чинь ингээл одоо айгүй олон жижигхэн нүүдлээс бүтдэг тийм тэрнтэй адилхан амьдралын утга учир ч гэсэн тэр олон жижиг одоо би одоо жишээлбэл одоо хүүхдүүдээ сайн болгоод өсгөж гэсэн хэдэн нас хүртэл ийм юм хийлгэж гэсэн ч гэдэг юм уу те. Эсвэл одоо энэ наснда ийм карьерийн одоо ийм юм бүтээч гэсэн ч гэдэг юм уу. Энэ олон ингэж одоо хүсэж тэмүүлж байгаа те зорилгууд чинь ингээ нийлээд тэгээс одоо амьдралын чи эцэст би ийм юмны төлөө ингээд амьдраад ирсэн хүн юм биш те гэж харагдаж магадгүй. Тийм болохоор та одоо анханаас нь ингээд өөртөө айгүй тийм ачаал өгөөд би одоо бүхэл бүтэн амьдралынхаа туршид юу хийх ёстой, ямар том зорилгыг уртаа тавих ёстой гэж ингэж одоо ачаал өөртөө өгч сэтгэлийн дарамттайгаар тэрийг бодох биш зүгээр л ингээл богино хугацаанд бодчих хэрэгтэй байна л та. Би одоо энэ сард ч юм уу энэ жилд ч юм уу ийм юм хиймээр байна. Ийм юмыг одоо зорилгоо болгоод ийм юм тэмүүлээд явъя гэд өөрийнхөө хүснээр тодорхойлох хэрэгтэй. Тэгээд амьдралын тэр утга учирыг юу зорих, юун тэмүүлэхээ гаднаас асуух, өөр хүмүүсээс хайх биш, харин гагцхүү өөрөө та тодорхойлох хэрэгтэй. Хүснээрээ тодорхойлох хэрэгтэй. Тэр зүйлийг одоо тэр зүйл чинь мөнгө, эрх мэдэл биш те. Үнэхээр таныг аз жаргалтай болгох, зовлон зүтгүүр асуудал гарсан ч гэсэн тэрийг таны сэтгэлийн тэнхээтэйгээр одоо давж гаргаж чадхаар тийм утга учиртай зүйлийг өөртөө тодорхойлоод тэгээд одоо зүтгээд үзэх хэрэгтэй гэдэг маш тийм практикл амьдралд ойрхон зүйл өгсөн байна л та. Тийм. Яг үнэ. Тэгэхээр энэ хүн амьдралын утга учир гэдэг бол дандаа тийм нэг зүйл, ганц хоёр зүйл биш те. Ингээд дандаа өөрчлөгдөж болно. Зүгээр хүмүүсийн өдөр тутмын хийж байгаа зүйлээсээ хүртэл амьдралээ утга учираа тодорхойлж явах бас боломжтой те. Тэр нь бол тэр нь байдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас логотерапи гэдэг нь ерөнхийдөө бол ингээд товчхондоо хэлэхэд бол яг амьдрал тэр сэтгэл зүйн эмчилгээний нэг те концепт байгаа юм л та. Тэгэхээр тэр нь ямар зүйлийг ашиглаж одоо хийдэг вэ гэхээр тухайн хүнд амьдралыг нь илүү утга учиртай болгох тэр харах үнцэг өөр хандлагыг нь хүний тэрийг өөрчилж чадсанараа тэр хүнийг одоо эмчилж болно гэж байгаа юм л та. Тэгэхээр одоо жишээлбэл юу аах вэ гэхээр ялангуяа ийм аимшиг үтцсэн хүмүүс ингээд сэтгэл зүйн шоконд орсон хүмүүс нэгдүгээрт, хоёрдугаарт бас одоо жишээлбэл
амьдрал нь амар утгагүй санагдаад ч юм уу те эсвэл одоо за юу штэ одоо амиа авдаг амиа хорлогч байгаа ч юм уу тийм бас сэтгэл зүйн даралт нуртан тийм хүмүүс те заавцсан хүмүүс те тэд нэр тэр юунаас болох вэ гэхээр нөгөө амьдралдаа утга учраа харж чадахгүй байгаагаасаа те тэр энэ логотерапи нь ерөөсөө тэр хүнд цоош нэр юм өгч байгаа юм биш ерөөсөө тэр хүний амьдралаа харж байгаа үнцгийг хандлагыг нь л ингээд тэр утга учир талаас нь харуулах тийм эмчилгээг хийлээд байгаа сэтгэл зүйн эмчилгээг хийлээд байгаа юм л да тий. Тэгэхээр энэ хүн одоо энэ ном бичсний эцэстээ бас хэлж байгаа юм л да. Тэгэхээр яг жинхэнэ амьдралын бас утга учир гэдэг чинь за хоёлаа энийг бас ингээд нэлээд бас тайлбарлалчлаа л да тий. Зүгээр ингээд сэтгэл зүгөөсөө бас ингээд хайх биш өөрийнхөө тэр байгаа ертөнцөөсөө хийж байгаа зүйлээсээ хайрлаж байгаа хүмүүсээсээ тий тэрнээсээ хайх хэрэгтэй. Тэгээд ер нь бол хүн ингээд зөвхөн өөрийнхөө бодоод өөрийнхөө төлөө ингээд явахаар бас ингээд яг тэр утга учир бас харагдахад хэцүү юм байна л та. Та ингээд сонсогч тааж гэсэн бодож үзээрэй. Танд ингээд хамгийн утга учиртай зүйл юу вэ гэхээр дандаа ондоо хүмүүстэй холбогдсон тэр хүмүүст хайрлсан хайр ч юм уу тэр хүмүүсийн төлөө хийсэн зүйл ч юм уу да. Тэр талаас ч ингэж ургаж гарч ирж байгаа. Тэгэхээр хүнийг хайрлж, хүнд тусалж дэмжиж өгч тэ тэрнээсээ ингээд хүн айгүй их кайф авч тэрнээсээ утга учирыг ингэж гаргаж ухаж гаргаж ирд юм байна л да. Тэгэхээр одоо дээгэж гэсэн түрүү ингээд тавтаа ингээд ярьсан байгаа. Тэгэхээр энэ хүнд амьдралын утга учирыг ингээд 3 өнцгөөс харж байгаа юм л да. Нэгдүгээр өөрийнхөө хийж байгаа бүтээж байгаа зүйл байна тийм үү. Тэгэхээр энэ хүн мэдээж юу энэ хүний хувьд юу байсан бэ гэхээр тэр нь логотерапиг гаргаж ирсэн тийм. Энэ бус сэтгэл зүйн ингээд өвчтөе хүмүүсийг эдгэх тэр шинжлэх ухаанд өөрийн ингээд байр суурийг гаргаж ирсэн тэр концептыг гаргаж ирсэн ажил байна тийм үү. Тэр хоёрдугаарт бусдыг хайрлах тэр хайраас ундарч гарч ирж байгаа утга учир байна. Гуравдугаарт яах вэ гэхээр ер нь тийм хүний амьдралд зайлшгүй тохиолддог тулгардаг тийм үеийн үр байна шүү дээ тий. Тэрийг өөрийнхөө тэр харж байгаа тэр одоо би энд шаналжийн зовжин гэсэндээ биш тэр харж байгаа хандлага өнцгөө тийм харж байгаа өнцгөө өөрчилж чадсанараа тэр зовлон зүтгүрчин тийм үү үеийн үрчин буцаад энэ хүнд те би энэний төлөө хийж байгаа юм чинь энийг ингээ гарна шүү гэд тэр үнцгийг нь өөрчилж чадсанараа тэр амьдрал нь бас ингээд утга учиртай болж гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд та бүхэн бусад ингээд тэгшээ тэр урд нь тэр тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номон дээр ч гэсэн ингээд гарч ирж ирсэн нэрээ. Тэр хүний амжилт бүтээл одоо амжилттай болсон зүйл ч юм уу те амьдралдаа хийсэн тэр одоо хүний та өөрийгөө бакратах тэр зүйл болгоно бодож үзэх юм бол тэрний ард нь айгүй том зовлон шаналл байдаг л та. Тэр одоо suffering буюу те үеийн үр байгаа. Тэгэхээр тэрийг гарч чадсан чинь ингээд танд бас ингээд амьдрал чинь ингээд утга учиртай болгодог байсан байгаа юм л та. Тэгэхээр ингээд эцэст нь ингээд би нэгээд жоох ингээд базаа хэлэхэд бол те энэ хамгийн гол нь хүний амьдралд юу ч хэцүү хүнд нөхцөл тохиолдож болно. Тэрийг хүн харах хандлага тэр харах өнцгөөл ингээл зөв утга учиртай талаас нь л харах хэрэгтэй юм байна л да. Амьдрал одоо утга учиртай гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгээ итгэв байх уу гэдэг чинь бол хүний шийдвэр шүү дээ. Сэтгэл зүйн байдлын шийдвэр те. 100% хүний шийдвэр те. За тэгээд энэ одоо логотерапигийн бас нэг одоо аавчтай нэг ухагтхан байна л да. Тэр нь болохоор айцын талаарх манай одоо зохиолч аягүй хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа. Энийг товчхон тайлбарлахад бол айц гэдэг маань ерөнхийдөө хүмүүсийн одоо үйлдэлийг одоо айж байгаа зүйлийг нь гаргаж ирээд идэх тэр их усүрэн болчтой юм шүү гэдэг нь тийм байгаа. Жишээлбэл одоо алдаа хийхгүйгээл айх тусам алдаа хийдэг ч юм уу те. Эсвэл одоо нойр хөрөхгүй байхтаа гэж санаа зовох тусам ингээл зүрх хүчтэй зөвлөл. Улам унтахгүй. Тэр яг үнэн те яг үнэн. Тэр бол амар үнэ. Тэрийг л зөвхөн мартаал унтах хэрэгтэй гэж би бол боддог. Гэтэ энэ юун дээр болохоор зөвлөгөө өгөх дээр болохоор юу яасан. Тэр айж байгаа зүйлээ зориг болгох хэрэгтэй гэж байгаа юм. Жишээлбэл одоо унтахгүй байгаа хүн бол те би хэдэн цаг унтахгүй байхаа харъя. Энийг нэг удаа ингээд туршаад үзье. Яг гүрийгээ хэдэн цаг унтахгүй сэрүүн байх юм гэ тэрийг яг зориг болгоод ажил хэрэг болгоод тэгээд үсэх юм бол эсэргээрээ унтахсан гэж нойр нүрэл хэлсэн те. Тэгээд илүү хурдан унтна шүү гэж. Бас нэг юм нь болохоор бас өөрийгөө ингээд ийм бүтлгүй явдлуудаа алдаануудаа те өөрийгөө ингээд шоолж сурах хэрэгтэй. Шоолно гэдэг маань
одоо өөрийгөө ингээд өөр хүн шиг ингэж хараад те. Тэгээд тэр зүйлээсээ хитрхи айгаад сандраад байхгүй те. Ингээд өөр хүнийх юм шиг санагдаад илүү тэр сэтгэлийн айдас төгшөрч ингэж хүнлэгддэг юм байна л да. Тэгэхээр өөрийнхөө паянг бол хамаагүй хүмүүст уудалж яриад те өөртөө инех хэрэгтэй, өөрийгөө шоолох хэрэгтэй гэж тийм зөвлөгөө өгсөн байгаа. За бас одоо энэ дээр аюу одоо сайн мэдээ хэлэх юм бол манай зохиолч олон жилийн тэр сэтгэл зүйн эмчилгээний туршлага те олон хүнтэй уулзч ирсэн. Энэ туршлагаасаа үндэслээд хэлсэн зүйл нь болохоор сэтгэл нь одоо сэтгэл мэдрэл нь эрүүл хүн байх юм бол яаж ч байсан яаж ч одоо өөрийнхөө хүснээр өөрчлөгдөж болд юм шүү гэдэг энэ зүйлийг хэлсэн байгаа. Яагаад тэгэхээр хүн гэдэг бол одоо саянагийн тайлбарсан те юуг яаж харах тэр өнцгөөс бүх зүйл хамаарч байгаа. Хүн өөрийгөө яаж тодорхойлох бол тухайн хүний бүрэн эрх чөлөө те хүн өөрийгөө ийм болж чадна ингэн тэгнэ би ийм юм зорно гэд өөрийгөө ингээд тодорхойлчих юм бол тэрэндээ хүрэх боломж бүрэн байгаа гэдгийг бол зохиолч айгуу тодтогч хэлсэн. Энэ бол тэгэхээр хүн өөрчлөгддөг маа гэдэг бол эсэргээрээ хүн өөрчлөгдөж болд юм аа гэдэг тийм сайн мэдээ. Яг үнэ. Тэр бол ерөөсөө л харах үнцэг тий. Тэгэхээр за ямар ч гэсэн тэгээ хоёлоо тэгээд хамгийн тийм том хоёр бүлгээ ярьчлаа те. Тэгээд сүүлийн эцсийн бүлэг маань ерөнхийдөө нэг богинохон бүлэг байгаа. Тэрийг хоёлоо бадж яриад тэгээд энэ дугаараас өндөрлөх цаг нь болж байгаа шиг байна те. Тэгэхээр 3 дахь эцсийн бүлэг маань The Case of Tragic Optimism буюу бид дээр орчуулснаар бол тийм эмгэнэлт өөдрөг үзлэх юм уу та. Тэгэхээр тэр нь юу хэлээд байна вэ гэхээр ерөнхийдөө бол тэр хичнээн тэр хүн зовлонгийн далаад умсан бай тэ. Тэр өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй гэж юм л тэ. Тэр өөдрөг үзэлтэй байсан нь тэр хүнийг тэр зовлонгийн далаагаас тэ одоо живхээс татаж гаргана гэж байгаа юм л гэж хэлээлээ л та. Тэгэхээр тэр зовлонгийн далаа гэдэг нь юу аж болох вэ гэхээр мэдээж тухайн хүн тохиолдож байгаа зовлон шаналл байна, гин буруу байна, тэр үхэл хагцал байна тэ. Эсвэл тэр үхэл би үхэн гэсэн тэр айдас байна тэ. Тэгэхээр хүний потенциал гэдэг чинь өөрөө ингээд ундар дуусшгүй тийм зүйл байдаг юм байна л та. Тэгэхээр энэ хүн бол тэрний амьд баталгаа байсан. Тэгэхээр хичнээн тэр зовлонготыг хүн амжилт ололт гэж нэгдүгээрт харж болно. Хоёрдугаарт альваа тэр одоо гин бурууга тий өөрийгөө ингээд илүү болгож өөрчлөх тийм шалтгаан гэж харж болно. Тэгээд тэгээд хариуцлагатай тий өөрөө хариуцлагатайгаар хамгийн гол амьдрал тохиолдсон асуудлуудаа шийдэх тэр өнцгөөс харах гэсэн энэ 3 зүйл маань хүний ямар их потенциалтай болог ямар ч хэцүү хүн тохиолдол тийм өөдрөг сэтгэлээр ингээд даваа гарах тийм потенциалыг харуулдаг юм байна л да. За тэгээд аз жаргал гэж яг хүмүүс аз жаргалын төлөө амьдарч чинь ч гэдэг юм уу те. Аз жаргал гэдэг маань ингээд ардаас нь хайгаад идэх зүйл биш ээ. Энэ бол хүн ингээд утга учиртай амьдралыг туулж өнгөрүүлэхэд урган гардаг нар юм байна л да. Өөрөө ингээд ургаа гараад ирдэг. Тэндээс биш ардаас нь гүгээд идэх сар биш юм байна. Наа юм storm зөхөлс. Гит дотор нь орж ийна. За тэгээд хамгийн сүүлд нь одоо юуны насжилтын талаар зохиолч зөвлөгөө өгсөн байгаа л да. Одоо бид нар ингээд нас яваад ирэх тусам те ингээд шинийг хийж бүтээх одоо боломж нөхцөл ингээд хязгаарлагдмал болж байна. Хөгшин настай хүмүүс ивэдээ хөрхийдөө гэл хэдхэн жилийн нас үлдлээ дээ ингээд гэж одоо залуу хүмүүс ялангуяа орчин үед залуу хүмүүс илүү ингээд хөгшин хүмүүсээс илүү одоо боломж нөхцөл илүү лаг юм шиг тэгж харагдуулдаг болсон. Энэ үед аюу тэгж боддог нийгмийн одоо нийтлэг үзэгдэл болсон байна л та. Тэгээд зохиолч маань юу гэж зөвлөсөн бэ гэхээр үгүй маа тэр чинь хөгшин хүмүүс гэдэг маань те өөрийн тодорхой хэмжээний зорьсон өгсөн зүйлээ өдийг хүртэл ингээд тодорхой хэмжээнд биелүүлээд ирсэн тийм хүмүүс байгаа. Тэгээд энэ өнгөрсөн амьдрал гэдэг бол тэр хүний туулж өнгөрсөн амьдрал гэдэг бол тэр чигээрээ тэр хүний баялаг хинч тэр хүний өнгөрсөн амьдралын туршлага одоо туулж үтсэн зүйлийг тэр хүнээс булааж авч чадахгүй тийм үнэтэй баялаг юм байгаа юм шүү. Тийм болохоор те залуу хүмүүс ерөөсөө хийхгүй бол болохгүй, бүтээхгүй бол болохгүй гэсэн төдөл байгаад шүү дээ те.
Тэрнээс тэрийг хийж чадаагүй, биелүүлж чадаагүй тий. Тэр хүмүүсийг бодвол хөршин хүмүүс бол хамаагүй одоо хажууд наадч жаргалтай гэсэн үг гэж тэгж тайлбарсан байгаа юм. Тэгэхээр бас эндээс нэг юм дүнлэл хийж болох нь болохоор таны өдийг хүртэл өнгөрсөн амьдрал тий. Өнгөрсөн амьдрал та тэрнээс ичдэг ч юм уу, эсвэл санаа зовдөг ч юм уу, сэтгэл хангалуун биш байдаг гэж болно. Гэхдээ тэр чинь бол таны хувьд бол баялаг тий. Тэр баялагийг та одоо үн цэнийг нь өсгөхийн тулд яах хэрэгтэй гэхээр тухайн өнгөрсөн амьдралаасаа суралцах хэрэгтэй. Суралцах тусмаа би ямар амьдралыг яаж туулаад энээс би юуг суралцаж ирээдүйдээ юуг ашиглаж болох гэдэг талаас нь ингэж харж чадах юм бол тэрний чинь үн цэн нь улам өсөд явах юм байна шүү гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг санагдсан. Зөв. Наад чинь тэгээ бас бүхэнд бас айгүй хүрхтэй бас суралцах ёстой зүйл юм. Тэгээд ч яг ингээд энэ номоо төгсөх гээд бас айгүй гоё жишээ болж таарч байна. Би бас тэгээд одоо дүнэлт нь одоо багада өдрийн нэмэл бичдэг гэсэн дахиж бичдэг болт юм лүү гэж бодоод дууссан ш. Би ямар амьдрал үзэж туулаад байгаагаа тий жоохон одоо чамбай бичиж тэмдэглээд тэрнийхээ талаар бодож цэгнээд тий энэ баялгаа үн цэнтэй болгох хэрэгтэй юм шиг гэж бодогдсон шүү. Зөв бодлого байна. За ингээд гайхалтай нэг хүний тий үнэхээр бүр сэтгэлд хүрэхээр бас тийм нэг нэлээд гүнзгий, нэлээд ч багтаа амар гүнзгий номыг ингээд та бүхэндээ тий бит хоёрын дугаараараа хүргэлээ. Тэгээд баг ч гэсэн таалагдсан байх гэж найдаж байна. Анх удаа одоо гүн ухааны тэгээд бас ийм баргал зохиол шиг тий ийм номыг уншлаа. Бас сонирхолтой байлаа. Тийм. За тэгээ хоёлоо бас сонсогчдийнхоо илгээсэн комментиг та бүхэндээ бас ингээ хүргэе, хамтдаа сонсцгоё. За тийм. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд намайг Утган Цэцэг гэдэг 21 настай Солонгосын Самюк их сургуульд сэтгэл судлалын мэрэгчлэр суралцдаг оюутан байна. Одоо 1-р курс. За юуны өмнө аналог подкастыг хийдэг ах эгч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цэвэр бусдын төлөө гэсэн гайхалтай үйлстэй чин сэтгэлээсээ талархаж байна. Ялангуяа манай Монгол залуусд бол мэдлэг мэдээлэл гэдэг зүйл ховор байдаг. Тэгээ мэдээлэлгүйгээсээ болоод олон боломжуудыг алддаг залуус биднэрт яг хэрэгтэй мэдээлэл мэдлэгийг түгэж чаддаг хүмүүс гэж хэлмээр байна. Мөн дээрээс нь подкастыг хөтөлж явдаг ах эгч нар маань зүгээр яриад суух биш, өөрсдийнхөө амьдралаар өөрсдийгөө харуулж чаддаг гэж боддог. Аналог подкастын сонгож авч байгаа их номнууд нь сэтгэл судлалтай холбоотой байдаг болохоор яг миний суралцж буй мэрэгжилд маш хэрэг болдог. Тэр тусмаа emotional intelligence, mindset, presence гэх мэтчлэн эдгээр номнууд нь надад маш том мэдлэг болж чадсан гэж хэлмээр байна. Мөн надаас гадна их орондоо бус гадаад оронд суралцж байгаа Монгол оюутнуудад маш том тус нэмэр болох тийм подкаст гэж боддог. Та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Сайн байцгаана уу. Дэлхийн хаан жиж мэдэх 3 доллартай энэ өдрийн минь төрөө Сингапураас нэгэн бүсгийн мэдчилж байна. Ингээд би анх удаа гэр бүлээсээ хол хагас жилийн байх шаардлага гарсан. Тэгээ энд байх хугацаанд маш ихээр цаг зав гарсан. Өөртөө энэ хугацаанд ном унших хабитыг өөртөө бий болгох хичээсэн боловч чадахгүй байсан. Тэгээд азар та гурвынхаа подкастыг олж сонссон. Ингээд би өөрийнхөө ном унших хабитыг бий болгож чадсан гэж би бодож байна. Яагаад гэвэл би та гурыг дагаад 5-6 номыг нь уншсан. Тэгээд ингэснээр миний англи хэлний төвшин ихсэн байгаа. Маш их баярлалаа. Ингээд дараагийн амьдралдаа хэрэгжүүлсэн чухал зүйлийг бол mindset гэдэг номны миний яг толгой руу яг цохиод авах шиг их том чиглэл өгч чадсан. Энэ номдэр гардаг яг хичээлдээ номыг ярьж байх үед дэгийн ярьсан тэр тоондоос авах яг би тооны сонгонд явдаг байсан. Хичээлдээ маш сайн байсан.
маш сайхан яг гайгүй байсан. Тэгээд мэдээж амьдрал дээр гараад аав ээжийн тусламжгүй ажил хийгээд хийх үедээ саад бэрхшээлийг давж чадахгүй их амархан бууж өгдөг зантай байсан. Тэгээд ерөнхийдөө үүнээс болоод их тийм готран үзэлтэй болж эхэлж байсан. Тэгээд бас happiness advantage ном emotional intelligence гэдэг номны хүчээр би ерөнхийдөө үзэл бодол маань ер нь баг зэрэг өөрчлөгдөж эхэлж байгаа. Ингээд та гурав миний амьдралд маш их хөв нэмэр болж байгаа шүү. Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Болроо гэдэг Улаанбаатар хотоос мэдчилж байна. Unlock podcast-ийг ер нь бол ихэнхийн сонссон. Анх How Not to Die номны podcast-ийг сонсч байсан. Тэгээд амар их таалагдаад баг бүтэн сар ингээд эрүүл хоолтоор бүр ингээд өвчлсөн. Тэгээд Michael Greger гэдэг хүний ингээд nutrition facts.org-ийг ингээд үзээд бүтэн сараа хэтэрхий ингээд эрүүл хөнсний талаар өөрчлөөд хэтэрхийг туушилж исэн. Тэгээ одоо бол яг тэрийг амьдралынхаа хэв маягт ингээд баланслаад аль болох эрүүл хоол хүнс сонгодог. Тэгээд Unlock podcast би TED илтгэлийг Монгол англи хэл дээр их сонсдог. Тэгээд тэр илтгэгч нарын гаргасан номноор Unlock podcast-ийг давхцдаг. Тэгээд англи дээр сонссон илтгэлүүдийг хэдийгээр ойлгоод байгаа бол ингээд зарим нэг юм яг өөрт буудаггүй. Тэгээд яг Unlock-таар ингээд монгол хэл дээрээ сонсохоор айгүйх өгөөчтэй айгүйх сэтгэлд буудаг. Тийм учраас та нарын хийж байгаа энэ их ажил бол маш их өр өгөөчтэй, хүнд айгүй буян болсон үйл шүү. Тэгээд маш их баярлаа гэж хэлмээр байна. Ер нь тэгээд бас монгол хэл дээрээ бүх одоо хэллэг үг өгүүлбэр ингээ монгол хэл дээрээ хийхийг хичээж байгаа чинь их айгүй ажиглагддаг. Тэгээд англиас монгол руу ингээд уншчаад ингээд шууд ингээд voice бичлэг хийгээд ямар ч гацхгүй тасалдахгүй явуулахад айгүй төвхтэй байдгийг бол мэддэг учраас ингээд маш их хөдөлмөр гаргаж байгаа шүү. Тэгээд та нарын хөдөлмөрийг маш их үнэлдэг шүү гэж хэлмээр байна. Тэг яг одоогоор бол Subtle Art of Not Fucking F гэдэг номны подкастыг сонссон. Бүр хэдэн ч удаа сонсвоо. Бүр амар хэрэгтэй санагдаа. Тэгээд баг хичнээн ч удаа давтав. Тэгээд баг л чэйжлээ сонсож байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд өөр гоё олон ном яраарэ. Бас сонирхолтой хөгжилтэй номны талаар бас ярээрэ гэж хэлмээр байна. За баяртай.